Good Price Univision IPTV-гээр захиалга өгөх боломжтой боллоо. Монгол улсын зэвсэгт хүчин 2015 онд батлагдсан. Батлан хамгаалах бодлогын үндэс, бодлогын баримт бичгийн дагуу хуурай замын цэрэг, агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрддэг. Харин хилийн болон дотоодын цэрэг нь 50 цагт хууль зүйн дотоод хэргийн яамны харайнд байх бөгөөд дайн бүхий нөхцөл байдал үүссэн тохиолдолд зэвсэгт хүчний нэгдсэн удирдлагад буюу зэвсэгт хүчний жанжин штабын доор үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү бичлэгт зөвхөн хуурай замын цэрэг буюу хуучин нэршлэр ерөнхий зориултын цэргийн зохион байгуулалтыг тайлбарлана. Монгол улсын зэвсэгт хүчний хамгийн анхны нэгж нь байлдагч юм. Байлдагч АКМ буу ашигладаг бөгөөд 120 сум буюу 4 магазинтай байдаг. Хоёр байлдагчийг байлдааны хос буюу баади гэж нэрлэдэг. Байлдааны хос нь манай армийн албан ёсны нэгж биш ч Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн гадаадад инхийг сахиулах ажиллагаанд оролцоход түгээмэл хэрэглэгддэг. Байлдааны хоёр цэргийн цусны бүлэг ижил байх ёстой бөгөөд шаардлагатай үед нэг нэгэндээ анхны тусламж үзүүлнэ. 4-5 цэрэг нийлж байлдааны эсвэл галын бүлэг болно. Галын бүлэг нь мөн адил албан ёсны нэгж биш. Объект хамгаалах, эргүүл хийх гэх мэт тодорхой үүрэг гүйцэтгэх тохиолдолд галын бүлгийг бүрэлдүүлдэг. Тасаг нь манай зэвсэгт хүчний хамгийн бага нэгж юм. 9-11 цэргээс бүрдэх бөгөөд түрүүч эсвэл ахлах цолтой хүн удирдана. Тасаг бүрт 1 РПГ-7 гранат мёд, 1 РПК пулемет байдаг аж. 3 тасгаас 1 салаа бүрддэг. Салаа буюу мот буудлын салаа нь 30-40 байлдагчтай бөгөөд дислэгч эсвэл ахлах дислэгч цолтой хүн удирдана. Салаа бүрт 1 СВД загварын мэргэн буу байдаг. Гэхдээ ажиллагааны онцлогоос шалтгаалж тасагч мэргэн буучтай байх боломжтой. Мот буудлын салаа бүрт БМП ангиллын 3 явган цэргийн байлдааны машин, БТР ангиллын 3 хоёрт тээвэрлэгч, эсвэл цэрэг тээвэрлэх 3 ачааны машин байдаг. Зарим тохиолдолд дээрх 3-ын аль алнаас нь бүрдсэн байж болно. Мөн танкны салаа гэдэг нэгж байдаг бөгөөд тус бүр 3 танктай. Монгол улсын зэвсэглэлд байдаг байлдааны үндсэн танк нь Т-50 болон Т-72А юм. Рот нь 3 салаа цэргээс бүрдэнэ. Тус бүр 120-150 орчим цэрэгтэй ахмад эсвэл хошууд солтой хүн удирдах бөгөөд эмнэлгийн зааварлагч болон техник хариуцсан орлогчтой. Ажиллагааны онцлогоос хамаарч ротыг бүрдүүлэх салааны тоо ихсэх, мөн багасах боломжтой. Танкны рот нь мөн адил 3 салаанаас бүрдэх бөгөөд ротын захирагчийн танктай нийлээд 10 танктай байна. 3 рот цэрэг нийлж 1 батальон болдог ба зарим тохиолдолд 3-аас олон роттой байж болдог. Үүнд 400-аас 800 орчим цэрэг багтах бөгөөд хошууч эсвэл хурандаа цолтой хүн удирдана. Томоохон цэргийн нэгж учраас өөрийн штабтай байхын зэрэгцээ. Хүч нэмэх зорилгоор пулеметийн болон танк эсэргүүцэх салаа, эмч сувилагчийн хороог хавсархан үүрэг гүйцэтгүүлнэ. Батальон нь артиллерийн цэрэгт дивизион, агаарын цэрэгт эскадрильтэй ижил хэмжээтэй нэгж юм. Танкийн батальон 3 рот тус бүрийн 10 танк, мөн батальоны захирагчийн танктай нийлээд 31 техник байна. Манай улсын хамгийн том цэргийн нэгж болох бригад нь 3 батальон цэргээс бүрдэнэ. Бусад нэгжтэй адил ажиллагааны онцлогоос хамаарч 3-аас олон батальоноос бүрдэх боломжтой бөгөөд 2000-аас 4000 цэрэгтэй. Хурандаа эсвэл бригадын генерал цолтой хүн удирдана. 3 батальоноос гадна бригадад хүч нэмэх зорилгоор тагнуул, хийм, холбоо, тээвэр, засварын ротууд нэмэгдэнэ. Харин танкийн бригад нь 94 танкаас бүрдэнэ. Та зурагтнаасаа хүссэн бараагаа сонгож 30,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдаа авалтаа үнэгүй хөргүүлэх боломжтой боллоо. Good Price Market